Яриад юм байхгүй. Хадгалам зээлийн хошоо гиснээс тэр нэг гайтай юмнаас л болж бит хоёр чинь салсан штэ. Хамаг мөнгөө итгэж найдаад өгсөн чинь юу ч байхгүй. Тэгээ нөхөр маань бүр архинд ороод тэрнээс олж бит хоёр хоорондоо бүр эвлэрхээ болсон. Ер нь ч өөдлөг үлдээ. Энд чинь нэг ийм болсон юм. Манай дарга нар хуралдаа гаднаас их хэмжээний мөнгө орж ирж байна. Энийг яаж татах вэ гэвэл социалист ардсан залуучууд үлгэж явангуудаа гадны нэг ийм пирамид шишээ байд юм. Гэтэл ихэлсэн шүү дээ. Тэгээ манай томчууд чинь бөө мөнгө хийгээд тэндээ байшуулж байгаа л 1 2 3 нуглаад эргүүлээд буцах татчихгүй. Тэгэл ер нь дампуурлал их нь үүссэн юм дөө. Тэрнээс хойш тэгэл дампуурч эхэлсэн. Хамгийн муухай нь энэ хадгалан зээлийн хошоонд төрүүлж мөнгөө хийсэн нь хүүтэн буцаагаад аваад тэр усууд нь зүгээр яваад байгаа байхгүй хамгийн гол нь. Тэр үеийн бүх бичиг баримт устсан шүү дээ. Одоо хэнийг юу гэх юм? Яаж чадахгүй байхгүй. Нямд орж сайд Батэрд нь авраг гээл тийм хүмүүсийн нэр яваад л шүү. Ингэж энэ тэмцэх чимэгтэй ёстол улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг сонирхно гэх чинь бүгд л оролцсон. Ганцхан нотлох баримт байхгүй. Ер нь тийм шүү дээ. Асар хурд хугацаанд хэд хэд дуурдаг тийм бизнес байхгүй. Тэр бүгд л мөнгө угаасан дөө. Стамер юм аа. Гүцэлтүүлсэн хитэн шоронд ороод мань мэт нь болохоор ингэж хохироод эцээ эцэд нь зүгээр үлдчихэж байгаа байхгүй цаанаага эцэд нь 12 хүнээс орж ирсэн зүрх нь алдчих. Төрийн мэдээлэлд төрийн хяналтанд авсан хөрөнгөийг өргөдөж шамшиг дуулсан, үнэгүй дүүлсэн лойрын 2 дахь шат буюу төрийн оролцоотой, төрийн албадын оролцоотойгоор хийсэн лойр гэж хэлж байна. эрх мэдэл хүмүүс буюу Монгол Ардын намын дээд удирдлагууд пирамидын схемийг маш сайн мэдэж байсан тул бүгдээр хамгийн эхний игнэнд орж хадгалам зээлийн хоршоодод 100-аас 400 сая төгрөгийг яран хадгалуулжээ. Ингээд хагас жил болонгууд бүгд мөнгөө хүүгийн хамт татан авснаар пирамидын суурийг бүрдүүлж дээдсийн хүүг нөхөж байсан хоршооны жирийн гишүүдийн мөнгө өн цөм дутаж эхэлсэн. Төгөлдөр хуурчтай хамт хорийн эсрэг 7 жилийн тэмцээн. Ингэж жирийн нэгэн төгөлдөр хуурч хүүхэн тэмцэгч болон хуурч. 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хадгалам зээлийн хоршооны хохирогчид зохион байгуулалтанд орж анхад талбай дээр жигсэн. Одоо энэ их мөнгийг яах болж байна? Энэ ямар ч хамаа байхгүй. Ямар нэгэн луурын бай биш шүү. Чи бод. Би нэг үдийн наслахтаа хатан төгрөг зурлуулж болно үст. Энэ бол үнэн шудрах мөнгө. Чигтэй санаа. Энэ л нэг санаа зовоод байгаа юм шиг байна. Санаа зовхон байхгүй ш. Чи ер нь энэ их мөнгийг Монгол банк яаж олсон юм бэ? Энэний талаар ирвэл нэлийн түүх ярих. Энийг яаж ярих бэ гэж. Би энэ улс төрийг ерөөсөө ойлгохгүй юм аа. Эдний их өнгөрч байгаа. 2 жилийн дараа яг л адилхан болно шүү дээ. Одоохондоо нэг шудраг царай гаргаад. Би ер нь энэ байдлыг нэг намжихаар ардсан намд хэлсэн ээ. Тийш орно. Юу вэ? Тэгж болох юм уу? Чи болдгүй яадаг. Санаа сэтгэл нь өөрчлөгдөөл үз. Манай нам нэг л явцгүй болоод. Хээ үсгийг авч ярьснаас
ийм болсон шүү дээ. Миний амьдал нэг юм хийчихэд явчихлаа да. Нөгөө улсаа зараад явдаг нөхрөө. Улсаа зараад ихтэй яд. Дээгүр яд юм бомбот. Доогуур бол мэлээл юм болсон шүү. Ер нь мөнгө гэдэг нь шүү дээ. Алга болтгүй. Цусэл хөрөх. Ийм олон жилийн тэмцээлд хадгалан зээлийн хоршооны хохирогчдын дунд энэ оны эхэнд хийсэн судалгаа нь 700 гаруй хүн буюу нийт хохирогчдын дөнгөж 8 хүрэхгүй хувь хамрагдахад 58 хохирогч нас барсан, 228 хохирогч эрүүл мэндээр хохирсон, 79 гэр бүл салсан, 420 хохирогч орон гэргүй болсон, 598 хохирогч үр зээлэнд баригдсан, 225 хохирогч гадаадд ажиллаж амьдардаг үр хүүхдийнхээ мөнгийг алдаж сэтгэл санааны гүн хямралд орсон. 208 хохирогч хүүхдээ сургах боломжгүй болж хүүхдээ сургуулиас завсардуулсан гэсэн тоо гарчээ. Тэгвэл шүүхээр тогтоогдсон гэх нийт хохирогч 8301 Улсын хурлын даргын 2006 оны 99 тоотой захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэнд урьдчилснаар 9300 хохирогч тэдний ар гэр аав ээж ах дүү нар жирийн зээлдэгч нарыг оролцуулбал хадгаламж зээлийн хоршоотын дампуурал гэх хэргийн улмаас 100 мянга илүү хүн мөнгө хөрөнгөөр болон сэтгэл санаагаар хохирсон, хэлмэгдэж ялагдсан болж байна. Энэ хүмүүсийг ард түмэн гэж нэрлэж болох уу? Энэ хүмүүс огт улс төр сонирхдаггүй зүгээр л хуруу хумсаа хуглаж байж олсон мөнгө алдсан жирийн үгичүүд. Энэ иргэдийн дээш битсэн өргөдөл, шаардах бичиг, хэвлийн хурал гээд заасан хайрцаг дүүрэн юм би. Эдгээр улс төрчид биш, эдгээр улс төрчдийн хохирогчид. Надад бол энэ эдгээр шиг юм том юм байхгүй шүү дээ. Цаадах Ганц нэгхэн сая доллар юу ч биш шүү дээ. Дээчүүд бол өстой тэр умаар л ярина шүү дээ. Тэр $1 уу? Тийм их мөнгөөр одоо яадаг байна. Санхүүгийн энэ их дүүрэн хохирлыг иргэдийн махад болгож ажиллаж авсан. Тэр их мөнгөч байна. Аль хэднээс Зовлон лавцарт юм шиг байна. шургасан дүүрчдийн Зүгээр байж байгаа л үлээ хадлаа гэсэн чад хийж юм шүү дээ. За энийг яриач хэрэг болох. Харин шүү дээ. адуулахынхаа өвд өдөр нотлон ярьсан. Найсан чамд нэг юм хэлью гэж бодоод байгаа. Одоо хэлчихдэг үү? Ямар нэгэн санхүүгийн хариуцлага Хоёлаа ойлголт байхгүй. гадаг шахарч Шатуу анхаарах хэрэгтэй. амжруулсан. Даад нөгөө үлийг уусан гэдэг хөрөнгөийг нь дараад төсвөлдөг нөгөө болгоно. Сайхан л санаа. Үгүй ярьж байна л да. Гэтэ би нэг хідээшгүй бах уу гадаадд. Одоо бас 7 жилийн өмнө Тэгээд мөн хоёр хүүхдээ яах юм? Хоёр хүүхдээ очил сургуульд оруулж шүү дээ. 8000 гаруй иргэний Тэгээ нам тайв чи ажил олоо хийчих юм. Ямар сайхан амьдрал гэж их сайхан юм бодогдод юм. Оршооны 814 нэр төрлийн 43 тэрбум 600 болон үлбэдэр хөрөнгө оройд үнэлэгдээгүй гадаа Хүний хүсэл гэж хэвээр хязгааргүй юм аа. Урд нь нэг муу лангуу ажилуулад болоод л байдаг гэсэн. Харин одоо мөнгөтэй болох тусмаа боломж хэцүү болоод тах юм. Ер нь их хурал дээр энэ асуудлыг ярихад Мөнгөтэй бол бүх юм бүтчих юм шиг л бодогдоод байсан. нарга татвар төлсөн мөнгөийг хүргэх гэж байгаа. Цаанаа их хурлын гишүүд өндөр албаныхан хурл мафия гэж юу юм бэ? Маф гэж монголчууд ярих дуртай. Уусаадагч нь тэр энэ мафийн гишүүн гэж ирээд л зах юм бацаанд цуурах бөгөөд маф гэсэн нэр хочийг дуртай хүндээ наа. Хотын газрын мафийн босс Инкол Бадам Жунанаар гэж бичсээр бодлоо. 19-р зууны Сицилиэс гаралтай энэ нэр байгууллагын түүх уртам ойлголт олон янз байсан ч идэвхтэй нийтээрээ мафия гэдэг шүүх цагдаа төрийн бүтцэд нөлөөлөх тэднэр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна. Монгол Ардын Амьсгалт намынхан удирдагч та эцэг болсон чой болсон ард түмний эцэг үндэсний удирдагч гэх зэрэгээр дууддаг нь боосо авгайлах монголжин хувилбар гэлтэй. Капо регим гэж дуудагддаг зуутын дарга нар бол мафийн хөллөгөгч хүч даригч отряд юм. Монголын ардчилсан социалист залуучдын холбоо бол жишээ нь иймэрхүү байгууллага бололтой.
Түмэн гэрэл олонхын боддог шиг капо буусан Монгол Ардын Өвсгөл намын жирийн нэгэн коноп байсан бололтой юм. Тэр шүүх хурал дээр Бадрагсныг Монголын арчилсан социалист залуучдын холбооны гишүүн байсан гэж хэлэхэд шүүгч нь Монгол Ардын Өвсгөл намаас түүнийг манай намд ямар ч хамаагүй гэсэн бичиг ирүүлсэн гэж хариулжээ. Түмэн гэрлийн царай цааш хийсний нам ухнаар тэгвэл нам тэгж хэлэхэр шийдэж л дээ гэд таг болсон байна. Санхүүгийн зохицуулах рууны дараагчны амь насыг хөнөөсөн хэргийн дараа талигчийн ахыг дэвшүүлжээ. Энэ бүхэнд нэмэлт тайлбар хэрэггүй болов. Ингээд бодохоор хохирсон нь амь нас эд хөрөнгөөр хохиросон нь үхэл шоронгоор дуулсан хэдий ч яхарахгүй эзнийг нь эддийг нь хэмээн хогмидыг буудуулж нас барахад Сүхбаатар Жанжны хэлсэн үг санаанд бууж байна. Ой яина. За яасан? Найзан жирэмсэн биш вэ гинэ? Тийм үү? Яа, Ашгүй дээ. харин тийш Ашгүй гэсэн тэгээ юу байсан бэ? тэр хатагтай эмнэлгийн эмч утхан бол ямар ч байсан чи жирэмсэн биш байна гэсэн. Тийм үү. За ашгүй. Харин ёо Чи тэгээд татаа хэлчихсэн билүү? цаатаа чинь бас тавар хэмраагаад өөрөө ч хэмраад бүр балаа юм болсон. За тэр яах вэ? Хүш. Би нэрээ нөгөө чи гэж галтад өгчихсэн чинь таг болоод алга болсон. Яах гэж? Яах вэ тэр эзэнд нь илүү өгн хой өгн мөгнө гэдээ тахаар нь өгчихсэн чинь бүр уцаарч ярихгүй. Би бүр хит хоног хүлээж ингэж санаж байна. За гайгүй л хөө дээ. Гэхдээ нэрээ бүр яриахчгүй. Ядаж хэлчихэд яадаг байна. Гайгүй хаа. Айгүй л нөгөө хүн навцсан ч гэж болно шүү дээ. Тийм бах. Маргааш миний шинжилгээний хариу гарна. Тэгэхээр найзан дуусгаад галтаа очоод уулзчээ. Гэхдээ тэгсэн ч гэсэн ядаж хэлчихэд яадаг байна. Би бүр хүлээгээд их бүр хичнээн онжно гэж. Хүшээ тэр яах вэ? Чи бүр айлгачих юм аа найзгаа. Харин тий би өөрөө айж өгөх гэжсэн юм чинь. Йоо ингээд амьдрал сайхан боллоо. Ээж авт хэлээг үстэй. Юу гэж хэлж дээ. Хэлсэн бол бүр баларх байсан юм шүү дээ. Хамаг нууцаад илгээд. Үе. Манай нэг их компанид ажилладаг байхгүй юу? За. Тэгээд чи хэрвээ энэ зүүн хийх ажил бол найстаа хүрээд ир гэсэн. Ямар ажил юм? Мэдхгүй. Чи хоёр шиг хэл устай хүмүүс бол бүр болох юм шиг байлээ. Тхүү, очих уу? Тэгээл та. Тий. Ингээд ажилд орчлоо. Яа, ямар гоё юм бэ чимгээ. Орлогоос төлж барагдуулах ёстой байсан чинь энэ ажлыг хэрэгжүүлэх явцад өмч хөрөнгийг зориуд дөрөвнөгөө дүүлжиж хамшигтуулах явдлыг ганцаар авсан байна. Энэ хэрэгтэн Монгол Ардын намын нэрвхий гишүүд олбогдсон байдаг. Олонд тодорхой улснаас дөрдөө улсын их хурлын гишүүн Батэрд нь бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгалан зээлийн хоршоотой холбогдсон. Хүшүүгөө. Цаан чинь нөгөө компаниуд чинь айлуудаа хойрлж аваад байраа өгч байгаа гэж штий наа. Манай энэгээр л одоо ингээл удаадаа нэг гэж штий хүлээгдэд санаа оноо нийлэхгүй зарим айлууд нь хашаанда янз бүрийн айл амтан буулгаал одоо ингээл эсэргүүцэл янз бүрийн залим их зохиогоол ингээд байна гэж штий. Үгүй юм хэцүү юм. Нэ тэгин. Дээрээс нь эмх журамтай энэ сайхан ажлыг явуулж явах чинь юу өөрчлөгдөг аль хүлээхгүй. Бид нар чинь юундаа тэгж яардаг байлаа. Өдөө бодлоо энэ сайхан Монгол гэртээ амьдрал болоод исэн биз дээ. Үгүй үгүй минь. Хүн гэдэг чинь нэг мөрөөдөлтөй болоод ирэхээр мөрөөдөлтөд хүрэх гэж яарад байдаг юм байна шүү дээ.
Гэхдээ ямар урд нь энэ жорлонгийн нөхд үрчлээ. Одоо хаана нуххул гэж бодож исэн болохоос орон сууцанд орно гэж ямар мөрөөдчихэж исэн биш үү? Дээ хөш болох юм болно. Орж л таарна. Хөш. Нөгөө манай энэ газрын чинь дээрэмтгээд байсан нөгөө боловсрол соёлын сайд тэр нөхч одоо энэ зурагтаар яриад байгаа динзавр Батарын хэрэгт одоо татагдсан гэж үннүүхөө. Аа? Гэхдээ одоо тийм л юм яриад ах юм биш үү? Чи утгаас чинь ч одоо яаж нүүчгээгүй юм бэ? Хэлээчгүй. Одоо тэр үуч одоо нэг сургууль соёл барьна гэдэг л удаа энэ өмнөх засгийн үед чинь нэг бууж нэг чимээгүй боллоо шүү дээ. Гэхдээ тэгэл өмнөх нь хураан буулгана л гэдэг ах юм. Одоо харин эднэр чинь нэг өвгөн барьна гэд нэг нааштай юм яриад байна уу та бас? Санаа сайн бол заяа сайн хөгшөө. Оо миний хороо дээр үү? Хоол чи өөрчлөө минь хөө. Хаанаас төлөө ав? Нөгөө доор авдаг хичээслээ болоо. Хурдан байранд орохоосаа. За орно удахгүй орно. Усны годом татман би, усны годом дооч